Би танд манифесташны талаар хэний ч ярьдаггүй ертөнцийн хуулийн талаар хуваалцъя. Хэрвээ та манифест хийхийг хүсэж байх юм бол өөрийгөө хайрлаж сурах хэрэгтэй. Өөрийнхөө үн цэнийг мэдэх хэрэгтэй. Дээрэс нь өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Яагаад гэвэл та нар татах хүчний нууцыг бодоод үзээрэй. Дандаа л ярьдаг штэ. Ямар нэгэн зүйлийг өөртөө ирнэ гэдэгт бат, итэг, мөрөөд, төсөөл гэж ярьдаг. Хэрвээ та дотроосоо тэр энергийг гаргаж чадахгүй бол дотроосоо би үүнийг хүртэх хэрэгтэй, би үүнийг авах хэрэгтэй. Би чинь үн цэнтэй хүн, гайхалтай бүх зүйлсийг би татаж чадна гэдэг тэр итгэл танаас гарахгүй бол та хизээч ямар нэгэн арга барилыг ашиглаад тэр зүйлийг ерөөсөө татаж чадахгүй. Яагаад гэвэл бүх зүйл энерги, vibration хэлбэлзэл дотор байдаг бөгөөд яг таны дотроосоо гаргаж байгаа энерги чинь л бүх зүйлийг татдаг. Тэгэхээр та эхлээд өөрийнхөө төлөө тэмцээд, өөрийгөө хайрлаж сураад, өөрийнхөө үн цэнийг дотроосоо мэдрэх юм бол тэр зүйлийг татахад маш амархан болно гэсэн. Та миний YouTube бичлэгүүдийг үзэж байсан бол та мэдэж байгаа. Би өмнө нь зүгээр л өөрийгөө хайрлах талаар, өөртөө итгэлтэй байх талаар ярьдаг байж байгаад сүүлийн хэдэн жил manifestation талаар байнга ярьдаг болсон. Яагаад гэвэл би өөрийгөө хайрлаж эхлээд өөртөө итгэлтэй болсноос хойш бүх зүйл надад боломжтой гэдгийг ойлгож эхэлсэн. Тэгээд өөрийнхөө карьерийг бий болгосон, өөрийнхөө бизнес гээд бүхэл зүйл над руу урсаж ирж байгаа. Тэгээ үүн дээрээ тулгуурлаад би бас өөрийнхөө сургалтыг хоол зүй сэтгэлгээний сургалтын дээрээ manifestation нэмж оруулдаг. Яагаад гэвэл эдгээр зүйлс нь бүгдээрээ нэг. Та яг өөрийгөө гаднаасаа болон дотроосоо мэдэрч байгаа мэдрэмжээрээ өөрийнхөө итгэл үнэмшлээрээ та өөртөө итгэж байгаа итгэлээрээ бүх зүйлийг манифест хийдэг юм байлээ. Хэрвээ та өөрийнхөө итгэл үнэмшил ухамсар дээрээ ажиллаад өөртөө итгэлийг бий болгоё, өөрийгөө бас гаднаас нь өөрчлөөд биен дээрээ ч гэсэн ажиллая гэж бодож байх юм бол миний явуулж байгаа цогц сургалтанд заавал суугаарай. Зөндөө олон эмэгтэй хүмүүс гайхалтай үр дүнг авч байгаа. Тэгээд миний хувьд ч гэсэн миний амьдралыг тэр чигээр нь өөрчилсөн, танихыг ч гэсэн өөрчлөн гэдэгт итгэлтэй байгаа учраас утгагүй сургалтын дээр уулзцгаая. Баяртай.